Ираны дайныг зогсоох хэлэлцээ мухардалд ороод байгаа энэ үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын Конгрессийн сонгуулиас өмнө нэгжихсэн дайныг зогсоож сонгогчдод нүүр тулахыг хүсэж байна. Энэ зорилгоор түүний тусгай элч бөгөөд хүргэн Жаред Кушнер Газын зориулсан эхийн төлөвлөгөөг урагшлуулах зорилгоор Иерусалим хотноо Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзлаа. Энэхүү уулзалт Кушнер Египтийн нийслэл Каир хотод Хамас бүлэглэлийн удирдагч Халил Аль-Хаяатай хэлэлцээ хийсний маргааш нь болсон байна. За Хамас зэвсгээ хураалгаж Израилийн зэрэг Газын зориусаас шатараатай гарах замаар дайныг зогсоох төлөвлөгөөг Америк нэгдсэн улсын засаг захиргаа эрчимтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм байна. Гэвч нөгөө талдаа Израилийн ерхий сайд Нетаньяху 10 дугаар сарын 27-нд мойдол парламентын сонгуульд бэлдэж байгаа. Олон нийтийн санал асуулгаар Нетаньяхугийн рейтинг нь тааруу байгаа бөгөөд тэрээр Америк нэгдсэн улсын дэмжсэн уг тохиролцооноос татгалзаад байна. Израилийн тал Хамас болон бусад зэвсэгт бүлэглэлүүд бүрэн зэвсэггүй болсон цагт л цэргээ татна гэсэн хатуу байр суурь баримталж байгаа юм. Дипломатчдын үзэж байгаагаар Израиль улс удахгүй болох сонгуулийн өмнө Газын зурвасын асуудлаар томоохон буулт хийх магадлал тун бага байна. Трампын газрын зориулсан асуудал хариуцсан тусгай элч Николай Мелединов энэхүү хэлэлцээнд мөн оролцож байна. Хамас бүлэглэл өнгөрсөн 7 дугаар сард Америк нэгдсэн улсын санал болгосон 15 заалт бүхий төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн ч Израиль дэмжихээс татгалзсан юм. Хамас бүлэглэлийн зүгээс төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Израиль эхлээд цохилтоо зогсоож цэргээ эргүүлэн татах ёстой гэсэн болзол тавьсан байна. Энэхүү газрын зурвас дахь дайныг зогсоох хэлцээр мухардалд орсон хэвээр байгаа ба талуудын цэргийн ажиллагаа бүрэн зогсоогүй байна. Нөхцөл байдал ийхүү хурцтмал байгаа үед Ромын Пап Лам Лео Израильд эзлэгдсэн баруун ирэг дэх Палестины энгийн иргэдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг нэн даруй зогсоохыг уриаллаа. Сүүлийн өдрүүдэд Израилийн суршигчид Кусра тосгоны ус цахилгааныг таслан Палестины иргэдийн байшин барилгуудад халтах нь ихсээд байгаамаа. Энэ бол палестинчүүдийн ирээдүйд улсаа байгуулах газар нутгийг Израиль улс зохион байгуулалтаагаар эзлэн төрөмгийлж байгаа үйлдэлээ гэж хүний эрхийн байгууллагууд дүгнэж байна. Пап Лам Ром хотын ойролцоох өргөөндөө мөргөлүүлсний дараа үг хэлэхдээ шударга бөгөөд урт хугацааны инх тайвныг тогтоохын тулд Израиль ба Палестин улс зэрэгцэн унших шийдлийг яаралтай дэвшүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Ватикан нь зүүн Иерусалим, Газын зурвас болон баруун эргийг хамарсан Палестин улс байгуулах үзэл баримтлалыг эртнээс дэмжиж ирсэн. Харин Израилийн барууны жигүүрийн эвслийг засгийн газар баруун эрэгт суурьшлийн бүсийг өргөжүүлэх замаар Палестин улсыг байгуулах боломжийг бүрмөсөн үгүй хийхийг зорж байна хэмээн олон улсын шинжээчид шүүмжилсээр байна.